За энэ Зандаа хүүгийн инх бол өмнө нь шүүхээр цагаатсан. За манай намын бас намын дарга байсан. Ерхий сайд тасан алтан үеийг 3 шатны шүүхээр цагаатсны дараа бас дахиад хэрэг үүсгэсэн. За энэ бол нэгдүгээр арчилсан намаас Монгол Улсын ерөнхийлөгчд нэр дэвших магадлалтай 50 хүрсэн хүн болгон дээр өнөөдөр эрүүгийн хэрэг захиалж. За Зандаа хүүгийн инх бол манай намын хяналтын ерхий хорооны дарга болонгуудаа Монгол Улсын ерөнхийлөгч хүрсэхүй эсрэг хүчтэй мэдээлэл хийсэн. Улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт хийж байгаа нь үндсэн хууль зөрчсөн хэрэг Монгол Улсын ерөнхийлөгчөөс огцрох болцлоо хангалаа гэж хэлснийхэн төлөө энэ хүнийг өнөөдөр шоронд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол би захиалгатай гэж бодож байгаа. Арчилсан намын жирийн гишүүдээс хөдөө орон нутгаас яг одоо уцтаад хүмүүс байр суурьаа илэрхийлье гэж байгаа. Тэгэхээр арчилсан нам Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тэр хуулийн дээр эсрэг санал өгсөн гишүүдийг өнөөдөр бүгдийг ангуурчлана гэж байгаа байхгүй юу? Дээрэс нь Монгол Улсын ерөнхийлөгчийг шүүмжилсэн хүн болгоо ингээд шоронгийн хаалга татаад байх юм уу? Тэр хүний захиалсан болгоныг бид нар хийх ёстой юу? Төрийн эрх барих дээд байгууллага болсон улсын хурал руугаа халтсан хуулийн төсөл санаачилсан анхны ерөнхийлөгч энэ хүний одоо дарангуйлагч болох гэсэн энэ хүний бүгдийг атгах гэсэн энэ одоо санаархлыг тийм амархан арчилсан намынхан өнөөдөр дуугүй байж байгаад гүйцэлдүүлэхгүй. Бид нар тэмцлийн бүх хэлбэрийг сонгох болно. Яагаад ерөнхийлөгчийг шүүмжилсэн болгоо шоронд орох ёстой? Өнөөдөр би энэ мэдээлэл хийснийхаа дараа манай гэр бүл юм уу эсвэл намайг ямар нэгэн хэрэг үүсгэж шоронд хийх гэж оролдох байх. Энэ бол одоо бараг бүр ойлгомжтой болчлоо. Эсрэг дуурсан хэвлэл мэдээллийнхнийг шоронд ачдаг болсон. Та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Өнөөдрийн хүртэл энэ зүйл дээр дугуй байсан. Би ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн эсрэг конопт арсан. Би байр суурьаа илэрхийлэх боломж олно гэж бодож байсан. Гэхдээ харамсалтай нь баасан гариг болохоор л арчилсан намын 50 хүрсэн хэн нэгэн албан тушаалтныг ерөнхийлөгчд хамгийн их боломжтой кандидатуудыг барьж авшаар хийх гэж оролддог. Сайн хүүгийн Ганбаатрыг бас ингэсэн. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алтмаагийн Баталгыг бас ингэсэн. Тэгэхээр өнөөдөр арчилсан нам энэ дээр зүгээр суухгүй бид нар бүх шатанда тэмцэх болно. Би энийг улсын хурлын гишүүн арчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Монголын арчилсан холбооны дэд даргын хувьар энэ мэдээллийг хийж байгаа. За баярлалаа. Улсын хурлын гишүүдэд яг одоо ерөнхийлөгчөөс ийм дарамт шахалт ирсэн яг тийм бодиттой мэдээлэл жишээ байгаа болов юм л байна. Ах トゥ хамаатан саднаар нь ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг, тэрүүгээр нь дарамтлагдаг. Дээрээс нь одоо тендер авсан компани хамаарлуудаар нь дарамтлагдаг. Тийм юм болсон байна. Хит хитэн гишүүн дээр ийм асуудал гарсан. Тэгэхээр энэ Монгол Улсын ерөнхийлөгч өөрийгөө хаан болсон гэж бодож байгаа. Тэр төрийн ордонд болсон түүхчний цуглаан дээр та нар хэлсэн үгийг харсан баг. Ямар их замнал хийлэлтэй. Тэр харц биеийн хилэмж ямар их өшөө авалт тэр хүнд байна. Монгол Улсын ерөнхийлөгч нар сайн ч байсан, муу ч байсан. Бид нар хангалттай шүүмжилж байсан. Би өөрөө 28 жил сэтгүүлж байсан хүн. Хангалттай шүүмжилж байсан. Гэхдээ энэ хүн шиг ийм их занал хийлэлттэй улсын хурал руугаа дайрдаг, хуулинд нь өөрчлөлт хийх гэдэг. Тэгээ та нар харж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн тэр хажуу хавргаар нь байгаа хүмүүсийн аашцсан ямар их эвдэр чинь, ямар педгэр байна. Парламентыг уландаа гიშгэж шүү дээ. Энэнийг цаашаа хэрхэвч хүлээн зөвшөөрч бид нар болохгүй. Энэ мэдээлэл хийсний дараа над дээр ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж манай ах トゥ хамаатан саднаас ямар нэгэн юм олох гэж ажиллана гэдгийг би бүр баталгаатай хэлж. Тэгэхээр ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн санаачлаад ерөнхийлөгч дээр нь та ямар ашигтай юм бэ? Тийм учраас л одоо эсрэг дуурдаг болгоныг өөрийнхөө атганд оруулах гэж байна. Наад хүн чинь Монгол Улсын ерөнхийлөгчд дахиад дэвших угаасаа хууль эрхцэн орчин байхгүй. Буцаж ирээд намынхан даруус. Буцаж ирээд ерөнхий сайд болчихсон. Ингээл дуртай үедээ хуулиа өөрчлөөд явдаг. Ийм л болсон байхгүй.